Гэхдээ яг нэг нодлонгийн би нэг жагсаал хийдэг штэ. Гадаад ажилчдыг хязгааргүй болгодог хуулийн төслийг сайн зургаад татаачээ. Одоо нөгөө их хамгаалаг татаачээ гэдэг жагсаал хийсэн үеийн миний бичлэгийг одоо болж байгаа мэтээр тасталж тавиад оюун эрдэнэ сугны ус гэсэн мэдээллийг одоо өөрийнхөө пэйжэн дээр тавьсан байхгүй юу? Мөнх эрдэнэ. Тэрний зорилго бол би Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн өрсөлдөөн энэ хуулинд хориг тавиарай. Оюун эрдэнэ энэ хуулийг татаарай тий. Одоо амар баясгалаа энэ хуулийг битүү хүлээж аваарай гэдэг утгатай лайв хийгээд тэр чи 12 сарын хэдэнд үлээ маргааш нь жигсаал дүрээлээд талбай дээр бас 4-5 мянган хүнтэй жигсаал 3 хоног хийж аж тэр хуулийн татуулсан шүү дээ. Тийм л юм байна. Тэгтэл одоо тэрийг буруугаар одоо оюун эрдэнэ талын өмнөдгээр ингэж ойлголт төрүүлсэн одоо мэдээлэл тавьсан байхгүй. Эхлээд ах та ядаж утсаа аваач ягаад надлуу ингэж миний нэр төр даадсан худал мэдээлэл тараагаад байгаа юм бэ гэсэн чинь утсаа аваагүй. Өөдөн тарчаад тийм л юм хэлэнгүүд намайг төрүүлээ зөксөн. Би зөрүүлэл ийм л юм боллоо авчихсан доо. Яг миний тухайн лайв одоо жигсаал тэр нулимсаар чи тэр хууль татагдсан шүү дээ ер нь. Монголын ард түмэн бүгдээрээ мэдчихэж байгаа. Мөнх эрдэнэ үйлдэл гэлээ. Засгийн газрыг огцруулах гэсэн гишүүн болгондоо дайрсан. Ухаан удгаа авъя гэж дуурсан болгондоо дайрсан. Юус Зандан шатар гэдэг нутгийнхаа ахын үгээр явдаг болсон. Хөрөлсөхийн үгээр мөнх эрдэнэ ажилдаг болсон. Ялаа наймаалцж гарч ирээд ерөөсө байнгын хөрөлсөхийн доброогоор хөрөлсөхийн дайр гэсэн хүмүүс л дайрж байгаа юм хүн. Тэрийн зүгээр яг биел тод хэлчихэж байгаа. Тэгээд надлуу дайраад байгаа асуудал.